За сайн байна уу? Намайг наадаг. Тэгээд би энэ блогдоо ингээд тест бөглөж үзэхээр шийдсэн. Энэ яг ямар тест вэ гэвэл зан чанарыг тодорхойлох тест юм байл юм. Тэгээд амар хөөрхөн санагдсан учраас би бөглөхөөр шийдсэн. Тэгээд за эхнийх нь асуулт бол та тогтмол шинэ найз нөхөдтэй болдгоо гэжсэн. Тэгээд би ер нь нэг тийм тогтмол байн ингээд шинэ найз нөхөдтэй байдаг л дээ. Санал таны дунд зэрэглэх түүхтэй шинэлэг санаанд дэмхий бөгөөд шууд шулуун санаас илүү сэтгэлийг хөдөлгөө түүхтэй шинэлэг санаанд дэмхий түүхтэй шинэлэг санаанд дэмхий бөгөөд шууд шулуун санаас илүү сэтгэлийг хөдөлгөө. Ер нь энэ юм дээр би зовоос санал нийлэхгүй байна гэдэг. Шинэлэг санаанд гэхдээ амар юм санал нийлээд байгаа ч юм шиг мэдхгүй. Энд дээр зовх эргэлцчихлээ. За санал нийлэх гэж. Та их хүчлэн бод маргаан гэхээсээ илүү сэтгэл хөдлөлийн мэдрэмж төрж буй зүйлд илүү их томлохтой байдаг. Санал нийлж байна. Таны ажиллаж амьдрах орчин цэвэр цэмцгээр зохион байгуулалт сайтай байдаг. Ерөнхийдөө би бол цэвэрч байхыг илүү эзэмших хичээдэг. Гэтэ яг хаяа залхуур гэдэг. Ерөнхийдөө бол санал нийлж байна. Та маш их дарамт шахалтын дунд ч гэсэн тайван амгалан байж чаддаг. Санал дээр санал нийлэхгүй. Танихгүй хүмүүстэй сүлжээ тогтоох эсвэл өөрийгөө сурталчлах санаа танд аимшигтай санагддаг. Танихгүй хүнтэй ингээд байнга юм яриад байдаг л дээ. Танихгүй хүмүүстэй сүлжээ тогтоох эсвэл өөрийгөө сурталчлах санаа танд аимшигтай санагддаг. Тэгээ энэ дээр зоох эргэлзээд байна. Би яг за ингэж биччихэв. Дараагийн энэ та ажлуудын үр дүнтэй төлөвлөж эрхэмлдэг ба хүчлэн эзэн хугацаанаас айл өмнө хийж дуусдаг. Ерөнхийдөө бол тийм. Хүмүүсийн түүх болон сэтгэл хөдлөл танд одоо эсвэл баримтаас илүү хүчтэй цэцэлдэг. Хүмүүсийн түүх болон сэтгэл хөдлөл нь танд тоо эсвэл баримтаас илүү хүчтэй цэцэлдэг. Заримдаа тийм заримдаа үгүй гэдэг юм л таардаг. Та цагийн хувьд жагсаалт зэрэг зохион байгуулалтын хэрэгслүүдийг ашиглах дуртай. Зохион байгуулалтын юм тийм. Маш бага алдаач гэсэн таныг өөрийн бүх чадвар мэдлэгийг эргэлзэхэд хүргэдэг. Хэд дарал зөндөө та сонирхлыг татсан хин нэгэн рүү шууд талхаж очиод яриа өдгөөс зүрлэгшдэг. Энд дэр би санал нийлэхгүй нөө. Та бүтээл ажлын талаар төрөл бүрийн тайлбар гаргаж ярилцахад төдийлөн дуртай биш. Яг бас заримдаа дуртай, заримдаа дургүй, заримдаа ядгатай түүхтэй идэмжл, заримдаа бас бүтээж баймар ч юм шиг санал нийлэх. Санал нийлж байна. Та үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлохдоо хүмүүсийн мэдрэмжээс илүү баримтын нэг тэргүүн тавьдаг. Чиглэлийг тодорхойлохдоо хүмүүсийн мэдрэмжээс илүү баримтын нэг тэргүүн тавьдаг. Энд би санал нийлэхгүй. Тэгвэл та өдөр бүр ямар ч хуваар бүгээр өрнөхийг зөвшөөрдөг. Яг заримдаа хуваартай байдаг, заримдаа хувааргүй байдаг. Энд болчих. Та уулзсан хүмүүстэй сайхан сэтгэл төрүүлж чадаж буй эсэгтэй барахтай санаа зовдөг. Өнөөдөр таны хамаагүй гэдэгтэй юм уу? Таалууд үйлдвэрлэлээс та багт суурьсан үйл ажиллагаанд оролцох дуртай. Ерөнхийдөө нэг тийм баруугүй тийм та шинэ туршигтаагүй арга барилыг турших дуртай.
Тийм. Та 100% шударга байгаас илүү мэдрэгтэй байхыг гэрмэлдэг. Энд санал нийлж байна уу? Та нэн илрүүлэх шин туршлага мэдлэгээ идэвхтэй эрэлхийлдэг. Туршлага мэдлэгээ идэвхтэй эрэлхийлдэг. Санал нийлж байна уу? Та бүх зүйлсээ хамгийн муугаар иргэн гэж бодож санаа зовхдоо амархан байдаг. Хамгийн муугаар иргэн гэж бодож санаа зовхдоо амархан. Юм тийм. Та бүлгэрээ ажиллахаас илүү ганцаараа хийж болохоор үйл ажиллагаанд дуртай даа. Яг зөв. Яг тийм. Та амар зугаалгаар залгуулахын тулд зохион бичин гэж өөрөө хязгаар төсөөлж чадахгүй. Зохиол бичин гэдэг ном бичих дээр өөрөө нэг бодож байгаа үг л дээ. Өнөр за би санал нийлж байна уу? Та сэтгэл хөдлөлийн зарим нэг талыг үл тоомсорлож байсан ч гэсэн шийдвэр гаргахдаа өөр дүнтэй байхыг илүү үздэг. Сэтгэл хөдлөлийн зарим нэг талыг үл тоомсорлож байсан ч гэсэн шийдвэр гаргахдаа өөр дүнтэй байхыг илүү үздэг. Би өнөөдөр нэг сэтгэл хөдлөөрөө дундаа юм шийдчих гээд байдаг л таа. Сэтгэл хөдлөлийн зарим нэг тал үл тоомсорлож байсан ч гэсэн шийдвэр гаргахдаа өөр дүнтэй байхыг илүү үздэг. Та баг санал нийлэхгүй нэ? Та амархаас өмнө бүх зүйлийг бүх хийх ёстой ажлаа хийж дуусгах илүү үздэг юм. Санал зөрөлдөх үед та бусдын мэдрэмжээ бодож үзэхээс илүүтэй өөрийнхөө санааг багтахыг дэм тэргүүлдэг. Өөрийнхөө санаалт байдаг. Та олон нийтийн цуглаан дээр бусад хүмүүсийн өөрсдөө их хэлбэрийн суулганд хүлээдэг. Таны сэтгэл санаа маш түргэн өөрчлөлтөд үгүй. Та сэтгэл хөдлөлөөс өвдөлтөд маргаан тэр бүх салаад байдгүй. Яг нь заримдаа тийм заримдаа. Та ямар нэг ажлыг хвчлэн хамгийн сүүлээ боломжтой мөчөд амир хийж дуусгадаг. Үгүй. Та ясаар тухайн маргаантай асуудлыг хэлэлцэх дуртай. Мэдгүй. Та хвчлэн ганцаараа байгаас илүүтэй бусад хүмүүсийн эргэн тойронд байхыг илүү үздэг. Яг нь заримдаа ганцаараа баймаар ч заримдаа нэг царай байгаас илүүтэй хүмүүс эргэн тойронд байхыг яриа хэрэглэлцээ онлог шин чанартай болгохыг танд уйдгартай санагдаж эсвэл сонирхолгүй болгодог. Яриа хэлэлцээ онлог шин чанартай болгохыг танд уйдгартай санагдаж эсвэл сонирхолгүй болдог. Бодит байдал болон мэдрэмжүүд зөрөлдөхөд та хвчлэн зүрх сэтгэлээ татдаг. Танд сургалтын ажиллах эсвэл сургалтын хуваарийг мөрдөхөд бэрхшээлтэй байдаг. Та хийсэн сонголтоо барахтаа эргэлздэг. Яг нь заримдаа эргэлздэг л дээ. Гэтэ за ингээд санал нийлж найзад таны хөвчлөлтийг нээлттэй гэж дүрсэлдэг. Тэстэ мэдгүй хэрэг. Бараг дум зэрэглэж. Та бичих зэрэг бүтээл илэрхийллийн зүйл төрлүүдэд илүү татдаг. Та ихэнхдээ сэтгэл хөдлөлөөс илүүтэй бодит байрамд тулгуурлан сонголтоо хийдэг. Эндээ санал нийлэхгүй. Та өдөр бүрийг хийх зүйлсээ шаалтаа гаргах дуртай. Яг би заримдаа гаргадаг нэг юм. Тэгээд танд өөртөө итгэлгүй мэдрэмж төрөх нь ховор байдаг. Санал нийлж байна. Та уцаар ярихаас элсэгдэг. Гэмэхээ зэмэгтэй уцаар нэг ярих нэгэн дуртай биш. Та танил бус санаа үзэж бодлын илрүүлэх дуртай. Бас яг заримдаа дуртай заримдаа дургүй. Янз үзэлтэй. Та дөнгөж танилцсан хүмүүстэйгээ амархан холбоо тогтоолдог. Санал нийлж байна. Хэрэв таны төлөвлөгөө тасалбал тайл болох урдан буцаж зөв замд орохын тэргүүнд байдаг. Санал нийлж байна. Та олон жилийн өмнө гаргасан алдаанаа шаналсаар байдаг.
Яг заримдаа тийм заримдаа үгүй. Та ирээдүйд дэлхийн ертөнц ямар харагдах талаа онцлог талаа ярилцах сонирхолтой байдаг. Ямар харагдах талаа бараг тийм. Та сэтгэл хөдлөлөө удирхаас илүүтэй үнэндээ удирдуулдаг. Та сэтгэл хөдлөлөө удирхаас илүү үнэтэй удир. За тийм. Та шийдвэр гаргахдаа юу илүү логиктэй эсвэл үр дүнтэй гэхээс илүүтэй энэ шийдвэрийн нөлөөнд өртөж бүх хүмүүс ямар байгааг илүү анхаардаг. Үгүй. Таны хувийн ажлыг гаргах барилгын зохион байгуулалтад тууштай хүчин чармаалтай тас илүүтэй аяанда урган гардаг ирч хүчний тесрэлтэй төстэй байдаг. Хэн нэгэн таны өндрөөр үнэлэх үед та тэдний өөрт нь тань уран мөнгө гаргахад тэр хугацаанд зарцуулагдах болох гэж бод. Үгүй. Та ихэнхдээ ганцаар ажиллахыг шаарддаг ажилтнтай. Яг заримдаа тийм зэрэг үгүй. Та плюсаа хийсвэр асуудлуудыг унгаа бодох цагийн гарц гэдэг итгэдэг. Энийг мэдгүй. За баралт. Та нам гүн тайван орчноос илүү санхүү хөдөлгөөнд өөр амьсгалтай орчин илүү татдаг. Санал хэлэхгүй. Та хэрэг тухайн шийдвэр зөв санагдвал та илүү их баталгаатай шаардлагагүйгээр үүнийхээ дагуу үйлдэл хийдэг. Таны хөвчлэн маш их мэдрэмж төрдөг. Танд их хөвчлэн маш их мэдрэмж төрдөг. Тийм та ямар нэгэн зүйлийг ямар шалхмыг алсахгүйгээр системээр хийж тусгадаг. Яг заримдаа тийм дарж. Та баттай алхмыг дагахаас илүүтэй бүтээл шийдлийг гаргахыг шаарддаг ажлуудыг илүү үздэг. Тийм. Та сонголт хийхдээ сэтгэл хөдлөлийн зүүн совингоос илүүтэй логик учир шалтгаанд илүү найдах хандлагатай байдаг. Та ажлыг эцсийн хугацаанд дуусгаад хэцүү байдаг. Тийм. Та өөрийн тань бүх зүйл бүтэн гэдэгт итгэлтэй байдаг. Тийм. За өнгөлөгч. Таны замаар төрөл болон мөөлөгчд нь чимээгүй ажиллагчид болож маш их уран зэрэгтэй үгүй идеалистууд байдаг. Интроверт хүмүүс нь цөөхөн боловч илүү гүн гүнзгий уйтгаар учиртай нийгмийн харилцаанд оролцохыг илүү үздэг бөгөөд их хвшлэн тайван орчин татдаг баг. Тийм. Таны 100 сумтай баярлалаа. 100 сумтай хүмүүс маш уран сэтгэвчтэй, нээлттэй сэтгэлтэй бөгөөд сониож байдаг. Та их байдлын үнэл далд утгаар холын боломжуудад анхаарлаад хандуулдаг. Зөв. 63 мэдрэмжтэй. Мэдрэмжтэй хүмүүс сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь болох бидрэмжтэй байдал анхаарлаа хандуулдаг. Тэд энэрэнгүй байдал нийгмээ зохирлох болон хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол тавьдаг. 71 шүүгч хүмүүсийн шийдэмгийн нямбаа бөгөөд зохион байгуулалт сайтай байдаг. Тэд тодорхой байдал урьдчилан хамгаалах боломжтой байдал хаалттай байдлыг эрхэмлдэг бөгөөд аяанда болно гэхээс илүүтэй зохион байгуулалт төлөвлөлтийг илүү үздэг. 53 сэтгэлийн хөдлөл нэгтэй хүмүүс бусад хүмүүс юу гэж бодож үед санаа зовдог стресс өртөмхий байдаг. Тэд юмдаа яардаг бөгөөд амжилтанд хүрэхийг хүсдэг. Төгс төлөлтөөр тэмүүлдэг байнга сайжрахыг тэмүүлж байдаг. Баярлалаа. Нэг ийм тест бүглэн хариулт тестээ дүгнэлтээ надад таалагдлаа. Тэгээ та нарт хэрвээ үзмээр байвал би доор линк тавьчих. За баярлалаа.